Юу юм болов? Хонсон цөөн дээр сүдэ цайж. Тэрийг. За энэ студ баяжхан дээ. Яана. За сайн байцгаана уу контент бүтээгч Тамин Токио байна. Тэгээд өнөөдөр би Sky Media-гийн багартаа ярилцлага контентэнд оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Тэгээд хөөрхөн банхарнууд одоо ирэх юм шиг байна. За ер нь акшн, комеди ч юм уу те. Тийм кинонд дуртай. За амийн сүлд Микки 17 гэдэг кино өчигдөр үзсэн. За Микки 17 үзээд ер нь бол энэ удахгүй дэлхий дээр те удахгүй ер нь бидэрт болж магадгүй зүйл гэж надад зөвхөн тэг санагдчих. Жохон тийм төгшөртэй юм шиг тийм. Яг гоё төгсгөл дөө тэгтээ яг тэг санагдсан. За энэ кино 3 үгээр тодорхойлвол сансар огторгой. За энэ нэг үг шүү заяа. Тэгээд квант физик. Тэгээд хайр гэдэг 3 үгээр илэрхийлнэ. Микки 17 хоол байсан болов. Микки 17 гэдэг кино хоол байсан бол тийм өвөрмөц. Тэгээд нэг тийм хүн болгон идэд байдаггүй. Тийм хоол байх байсан. Тэр нь юу вэ гэхлээр ямар хоол гэхлээр юу юм болов? Хонсон цөөн дээр сүдэ цайж. Тэрийг. За энэ студ баяжхан дээ. Яана. Заас манай диско. Тэнд өг 0 байсан тий. Тий. Тим хоол байх байсан баха. Киноны найруулагчаас асуулт надад тэгтээ үзэж байхад бол байсан. Яагаад одоо гол дүрийн жүжигч нэ сонгосон бэ гэж асуух байсан би. Роберт Паттинсон үлээрээ. Тий Роберт Паттинсныг яагаад сонгосон бэ гэж би асуух байсан баха. Жүжигчнээ. Хамгийн таалагдсан дүр гэх юм бол Микки 18 байсан. Яг дүрийн хувьд. Тэгээд хамгийн таалагдсан жүжигчин те яг тэр дүрийг бүтээж байгаа нь хэн хамгийн гоё байсан бэ гэхлээр манай нөгөө Маршлын эхнэр Эльфа илүү Ялфа илүү. Тэр бол үнэхээр тэр дүрийг бол үнэхээр супер гаргасан байл. Микки 17-гийн нөө юу? Микки 17 18 2 нөгөө нэг баригддаг байхгүй юу? Тэгээд ингэдгийг бас нэг хүүхэн талтай байж таарад. Тэгээд энийг хоёлаа энэ Миккиг хувай гэдэг байхгүй 17 18 хувай гэдэг. Тэнгүүд нь би зүгээр хуваачахгүй дээ тий. Одоо нэг нь найз хүн дээр үлдээд хөөе чи яаж ийн? Тэрлэгч шин ч. Тий. Тэгээ хувай гэдэг. Тэгээд ер нь бол хуваагаад яасан бол гоё ээж те гэж үзсэн ч дэлгэхэд шүү би нэг. Тий. Тэр бол гоё. Тий. Тэгсэн бол сонирхолтой дүр гарч ирэх байсан юм магадгүй гэж боддог. Гол дүрийн оронд байсан бол би тэр ажилд хэзээ ч орохгүй байсан баха. Тий. Тэгтээ манай хүн ч нөгөө яалтчгүй орох шаардлагатай болдсон шүү дээ тий. Тэгэхээр одоо яг үнд бол манай хүн чинь Микки 17 маань Микки маань өхөө эсвэл энэ ажилд орох уу гэдэг сонголт байсан. Тэгэхээр яг тэгэл яг өхөө энэ ажилд орох уу гэж надаас асуусан бол би тэгэл тэр ажилд орох л байсан баг л та. Тэр бол гэхдээ үнэхээр хэцүү ажил байсан. 9 оноо. Үнэхээр гоё киносэн. Оо яаж юм. Дараагийн удаа банкартаа үзнэ. Дараагийн удаа үзвэл би найз хүнтэйгээ үзнэ. Киноны мартагдчихгүй нэг өгүүлбэрөө. Тэр нөгөө нэг манай амтан бол нөгөө нэг амтд өгдөн штэ. Тэр амтд нөгөө нэг юу яадаг. Хэрвээ манай хүүхдийг алсан байл би та нарыг бүгдийг устгана гэх нэг юм гэх тийм хэлээр ярьдэн штэ. Тэр яг зөв сонсогдсон. Хөөе маш.
За юу бас төрөлөө огтхоо компани нэг кино үзсэн. Ер нь тэгэхдээ яг ойрын үед яг юу үзээд байгаа юм бэ? Яг нөгөө нэг юм дэлхийд одоо удахгүй болчих магадгүй юм шиг те. Тэм төрлийн кино ойрын үед үзээд байгаа юм шүү. Шинэ хацах гэдэг юм. Олон анги кино гэх юм бол за сүүлд чинь Слава Бацаана үзсэн. Тэр бол үнэхээр гоё кино байсан. Яг тийм Орос те. Тэгтээ яг ийм хуучны Монгол одоо Монголд ч юм шиг те нэг зураг авалт нэг Монголд хийсэн ч юм шиг. Ялангуяа би ч нөө төмөр зам их болохоор тэр бас тэр нөгөө нэг амьдрал бол их л ойрхон санагдсан шүү дээ. Ой найзаа. За тэгээ Sky Media хэрэглэгчдэд дуртайгаа үз киногоо эхлүүлжсэнээс та киногоо түрээслээд эсвэл багцаа итгэжүүлээд 21 хоног тутам шалгаруулах бэлгийн эзэд болох боломжтой юм байна. За тэгээд бэлгэнүүд нь юу вэ гэхлээр нуураа төвд, бүтэн биений онцлогоо, стресс авьяас салооны эрх гэх мэтчлэн маш олон бэлгүүд байгаа юм байна. За тэгээд олон кино үзснээр таны бэлэг авах магадлал чинь ихсэх юм байна. За тэгээд миний сая дурдсан кинонууд бүгд Sky Media дээр байгаа шүү. За тэгээд миний сая хэлсэн кинодыг заашгүй үзээрэй, заавал үзээрэй. Ялангуяа Мики 17 үзээрэй. Sky Media дуртайгаа үз киногоо эхлүүлцэстэй боллоо. Та Sky Media-гаас төлбөртэй кино түрээслэх болон Hollywood, Аз, Монгол, хүүхдийн бүх кино, караоке багцаа идэвхжүүлээд нураа төвийн бүтэн биений онцлогооны эрхийн бичиг, SJ Apes-багийн merchandise, Stress Away салооны эрхийн бичиг, e-спортын цэнэглэгч картын эрхийн эзэн болох боломжтой юм. Sky Media-гаас дуртайгаа үз киногоо эхлүүл.